За одоо нөгөө оруулж ирсэн дарлаа. За Google Earth програмын бичлэг маань бичлэгэн дээр оруулсан дуу маань хэтэрхий юм чимээтэй, ялангуяа ноутбукн дээр бол сенсний чимээ их гараад байдаг. За энэ гадны орчны дуу чимээг хэрхэн багасгах вэ? За бүр алгуулна гэж бол хэцүү. За тэхийн тулд энэ зүүн талд байгаа audio effects-с noise removal гэсэн энэ хэсгийг татаад энэ видео аудио буюу хоёрдугаар зам дээр давхарлаад оруулаад байна. Эффект added гэдэг. За тэгэнгүүт энэ баруун талын хэсэг чинь noise removal гэдэг. За энэ дээр болохоор sensitivity amount гэсэн юм хоёр тохиргоо байна. Энэ sensitivity-г за дунджаар 10% болгоод үзье. 10. За тэгээд дахиад тоглуулад үзье. Баярлалаа. За Google Earth програмын талаар та бүхэндээ танилцуулахад. За тэгэнгүүт одоо дөрөвний нөгөө ийм компьютерийн жишээлбэл сенсний дуу энэ төр бол за ойр зуурын гадны чимээ бас дарагдчихна. За ийм маягаар бол чимээг дарж ус болно. За харин юу яхаар бол за жишээлбэл бид нар ийм урт бичлэгэн дээр богинохон одоо хөгжим оруулж ирэхээр боллоо гэж бодъё л доо. Тэ? Тэгсэн чинь ингээд урт нь таарахгүй, өөрөөр хэлбэл энэ хүртэл дуутай яваад энээс хойш дууг явах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энийг копидод сонгож авлаа. Энэ квиз чи яагаад юм бэ? Копидлоо яг Word дээр copy paste хийдэг шиг. Ctrl V дарахаар энд ороод ирчих. За тэгэнгүүт энэ ногоонтой хэсгээс нь татаад яг ард талд нь ингээд байршуулдаг байна гэсэн үг. За жишээлбэл видеон дээр одоо дэвсгэр ая оруулах гэсэн чинь тийм богинохон ая тэрийг ийм олон давталтайгаар явуулахаар бол ингээд копидод оруулаад байна. За харин энд хамгийн сүүлийн хэсэгт нь бол энэ аудио илүү гарцсан. Энийг зүгээр энэ арын зах хэсэг дээр нь маус аваачаар ингээд сум хоёр тийш харсан сум болно. Энийг ийш нь татаад видеотойгоо тэнцвүүлж байна. За тэгээд тоглоом. Google Earth програмын талаар та за ингээд ерөнхийдөө бол дуу болон бичлэг аудио болон видеоны чинь бичлэгний урт яг таарах хэвээр.